За үзэгсэн төгөлдөр их орон гэдэг дууг хамтдаа суръя. Энэ дуу Луя гээд нэг залуу coverлоод болцсон байгаа. Тэгээд ерөнхийдөө бол хуучны дуу. За тэгээд Луягийн дууснаар нь зааж өгье. Тэгээд дуу болохоор Do These Majoros тоглогдож байгаа дуу. За ингээд нэлээд олон битүү барилтууд аккордуудад тоглогдох учраас би шууд задгаагаар Do Majoros зааж заах гэж байна. Тэгээд яг Луягийн дуулж байгаа өнгөөр адилхан тогломоор байвал нэгдүгээр ладан дээр капо хийгээд тэгээд хоёрдугаар ладан дээр Do These ирнэ гэсэн. Тэгээд доогоороо тоглож болно. За одоо тэгээд доогоос тоглоно. За хамгийн их интро зааж өгье. За дуу ерөөхдөө 4-4 хэмжээгээр 1 2 3 4 цогцолтоор явагдаж шүү. За тэгээд интро нь болохоор Do major-ыг барьж чад чигчээ өөрөө 2 дугаар утсыг харна. Нэмээд за За энийг 2 удаа тоглож байна. За чигчээ өөрөө 2 дээр тавьсан 2 5-ыг цуг татна. Тэгээд дараа нь 1 3 дан дан дан. Энийг 2 удаа. Дан 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 дан. 2 дээр 3 татахгүй. Тэгээд тэрний хооронд энийг тоглоно. За энэ дээр барилт нь аккорд маань энэ 2 3 4 хуруу маань нэг уцаар доошлж байгаа. 4 5-аас 3 4 рүү байна гэсэн. 2 дугаар уруу 3 тэгээд 3 дугаар уруу 4 дугаар утсыг. За тэгээд буухтаа за 3 4-ийг татна. Эхлээд хуруу доошо буусан 4 дугаар утас бол 50-аас 50, 3-ыг бол хоосон байх хэрэгтэй. Тэгээд хоёулын цуг татаад 3 дугаар утсыг 2 дугаар уруугаар тавих 2 дугаар ладан дээр тавиад дарахтаа хаммер хийж татаад тавина гэсэн үг. Цохилт хийхгүй. Энэ дээр хоосон таталт хийгээд руугаа чам тавина. За. Тэгээд тэгээ 2 3 татаж болно. Юу ч татахгүй байсан ч болно. Тэгээ дахиад за ингэчээ дараа за ингэж орж иж байгаа. За нэгдүгээр усны 5 3 1 хоосон ре минор. За тэгээд ре минор дээр 4 1-ийг цуг татаад дараа нь 2 1-ийг татаж болно. За 3 2 1-ийг тоглож байна. Тэгээд дараа нь G дээр 6 3 2 1 гээд жоохон пауз авч хүлээж чад. За ингээд дуу эхлэх гэсэн. G дээр 6 3 2 1 жоохон хүлээж ирсэн. 2 дугаар утсан дээр хоосон 1 3 хоосон 1 3 дугаар лад гэсэн үг. Тэгээд Do major-ыг аваад 2 5-ыг цугтаад тэгээд 3 2 1. За тэгээд дуу эхэллээ. Хунцаа үсийн цагуур хурц ширгэл наран надаа зэгс хөмилгөх нүрийн мандал зэрвс салхи тоглоо амин ганцхан нутаг чандаа чингүнэж хайртайгаа алтан наран сонсдол дүүж чандаа би хэлье эрх миндэс та билээ ганцхан заяах нутаг минь та билээ олон
Эстрэгээр До мажор бүтэн тоглоод ми минор бүтэн тоглоод ля минор бүтэн тоглоод фа соль хуваагаад за энийг 2 удаа тоглоно. Бүтэн тоглоод фа дээр 2 тоглоод чи дээр 2 тоглоод за 3 дээр нь хамгийн дээд тойрч ичээд доо бариад цохол хийхгүй нэг цохол орхичихно. За тэгээд өдөр шаргал талын дээгүүр уртын дуу ишиг татаа. За иймэрхүү маягаар ингээд цаашаа явчихна. Адилхан. За тэгээд дуу тоглохдоо таталтай хүн цагаан үсийн цагуур хурц шаргал наран гандаа. За энэ татлыг хийгээ явж болно. 5 3 2 1 5 3 2 1 доод 2 тоглосон хурц шаргал дээр 5 3 2 1 нэг тоглоод надад 6 3 2 1 дахиад цэгс хөмийлгөх гэдэг дээр 5 3 2 1 6 3 2 1 ре минор дээр 4 3 2 1 G дээр 6 3 2 1 до дээр до 5 3 2 1 за энэ дээр бадгийн эхний тэр хон цагаан бол амин ганцхан гэдэг дээр до мажор дээр хоёр удаа тоглож байгаа юм да. За тэгээд дараа нь хайрын эрх мэдэж та билээ. Адилхан таталтай тоглолцно. Хамгийн сүүлд яваад ганц заяа нутаг минь та билээ. За ингэж хувааж байна. Та билээ. Доод 2 цохол фа дээр дэшээ 3 тоглоод G дээр сүүлийн нэг цохолтон дээр G авчиж байна. Тэгээд цохол чинь 3 хувааж гэсэн үг байна шүү. Доод дээр доошоо 2 фа дээр дэшээ 3 соль дээр доошоо 1. За ийм байна. Цохолт нь 3 бай аккорд гэсэн үг. За тэгээд олон оцтын доо ингээд 3 удаа гэл усын дээр очих хэрэг зөвхөсөл хайрын дэмэ жигэн цохол хүрэх хасын гэлба ми минь хот халуун сэтгэлээр бүтсэн дөхөмэ бас нэг хаваалтай гэсэн үг. За тэгээд энэ тоглоом заасан. За ингээд ирэхэд болоо. Тэгээд таталтаа тоглож болно, цохолтоор тоглож болно. Өөр таталт гэх юм бол стандарт таталт гэж байдаг. Тэрмээр тоглож ийм таталт. Хүн цагаан үсийн цагуур хурц шаргал надаа. Цэгс хөмийлгөх нүрийн мандал зэрвс салхи тоглоо. За энэ таталтаараа хийж тоглож болно гэсэн үг. За энэ чинь 5 3 2 3 1 3 2 3 гэж тоглож байна шүү дээ. 5 3 2 3 1 3 2 3. За ер нь татлыг хийж тоглохдоо 1 5 6 4 гэсэн 3 утасны аль нэгийн тухайн аккордоос хамаарч аль нэг нь хийж татчихгаа. Цаашаа тоглохдоо 3 дугаар утсыг тоглох үед 7 уруу 2 дугаар утсыг татах үед дунд хуруу 1 дугаар утсыг татах үед ядам уруугаар татдаг шүү за. Тэгээд ингэж тоглосон ч бай. Ингэсэн ч бай. Энэ адилхан хэмжээ явж байгаа гэсэн үг шүү заяа. За тэгээд бичлэгээ үзээд дагаж тоглоод сураарай. Амжилт хүсье. Баярлалаа.